энэ засгийн газарт өгч чиглэлийн одоо энэ дээр 1-3 Хэлцэх асуудлын маань өнөөдөр одоо яг ажлын хэсгийн дүгнэлт ярьж байна. Дараачийн асуудал засгийн газрын тогтоолно. За. Тэр рүү орох уу? Одоо эсвэл ярих гэж байна. Одоо энэ дүгнэлтэн дээр нь ярих гэдэг нь үү? Тогтоол нь одоо дараачийн асуудал. Тогтоол тусгах санаануудтай холбоотой асуулт асуугаад Тэр таны бүрийн эрхийн асуудал. Тэгэхээр энэ дээр одоо нөгөөд нэг юу яаж юм л да, тогтоосон шалгуур шаардлагыг хангасан 1-3 тагаан тогтоосон шалгуур шаардлагыг хангасан сурвалжлагчдад тэтгэлэг зээл буцалтгүй тусламж олгохдоо засгийн газраас баталсан боловсролын тэргүүлэх чиглэл эрэлттэй мэргэжил хөдөлмөрийн зах зээлийн эрэлт хэрэгцээгээр ирэмбэлэн зохицуултыг тусгах гэсэн ийм санаа орж иж байгаа шүү дээ, тий. Тэгэхээр одоо бид нар нөгөөд энэ хөнгөлөлт авсан хүмүүсийг эргээд хариуцлагатай байлгах үүднээсээ яг энэ тэргүүлэх эрэлттэй мэргэжлэр сурсан бол төгсөж ирээд яг энэ мэргэжлэрээ ажилласан байх ёстой гэдэг санааг тусгаж өгөх юм бол одоо энэ хүмүүст хөнгөлөлт үзүүлсний хэрэг гарах гэдэг юм л да. Хэрвээ ингэж сурч ирчээд өөр чиглэл рүү орох юм бол одоо тэр нөгөө төлбөрөө одоо 5 жил ажиллагч нь одоо хөнгөлөгдөх чөлөөлөгдөх тийм асуудал байх уу үгүй юу гэдгийг ялгууртаагаар гаргаж ирэхгүй бол одоо сайхан хилтэй хүн том сургууль төгссөн өөр салбарт өөр ажил одоо хийгээ явчих юм бол улс оронд хэрэггүй болчих юм л доо. Тэгэхээр энэ талын зохицуултыг оруулж өгөөч тий. Тэгээ нэг удаа хөнгөлт авсан бол хоёр дахь удаад нь бас тийм хөнгөлт зээл ч юм уу тэтгэлэг ч юм уу байх уу үгүй юу гэдэг тухай асуудал бас орж ирэх хэрэгтэй юм шиг байна. Магадгүй нэг удаа зээл тэтгэлэг авчаа дараагийн удаад нь зээл аваад явчих бас болцсошгүй шүү дээ. Тэгэхээр тооныхын хувьд хязгаарлах тухай сураад ирсэн яг ажил мэргэжлэрээ ажиллах улс орондоо хувь нэмрээ оруулах тухай асуудлыг бас энэ дээр хариуцлагажуулж оруулж өгмөр байдаг. За ийм санаа. За хэвлэн гишүүн юу л дараагийн асуулттай холбогдуулаад асуучлаа. Гэхдээ яг зүгээр ажлын хэсгийн ахлагч Батнайрамл гишүүн энэ ажлын хэсгээр энэ тухайн асуудлууд яригдчихсэн хэсэг талаар нь хариулчвал болох бах тий. Ажлын хэсгийн ахлагч Батнайрамл гишүүн. За ажлын хэсгийн хуралдаан дээр бол хэрлэн гишүүний тавьсан асуултууд бол ер нь бол яригдсан. Одоо ч явж байгаа журмаар тухайн хүүхэд тэргүүл гэрэлтэй мэргэжлэр жишээлбэл зээл авчаад тэтгэлэг авчаад те буцаад яг тухайн мэргэжлэрээ жишээлбэл одоо дотоодын зээл дээр те орон нутагт 3 жил илүү хот суурин газар 5 жил ажиллаж ээж тэр нь буцаад нөгөө гүйцэтгэх шалгуураа хангана гэсэн зохицуултууд бол явдаг байгаа. Тий. Тэгэхээр нөгөө тэргүүл гэрэлтэй мэргэжлэр тэтгэлэг зээлийн хэлбэр авч байгаа бол буцаад яг тэрүүгээрээ их орондоо одоо тодорхой хугацаанд ажиллаж ээж үүрэг нь бас биелнэ гэсэн зохицуултууд бол байгаа. Тий. Тэр